Тэгээ нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн 25 оны 11 сарын 14-ний өдөр Монгол Улсын их хурл баталсан. Завг хуулиараа нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын буцаа олголтыг одоо 20% шатлсан хэлбэрээр нэмэгдүүлж 100% хүртэл одоо буцааж олгох зохицуултыг бид нэр хийгээд 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөөс үйлчлэхээр байсан одоо ингээд хүчингү болж болох гэж байгаа. За энэ ч бас цаг нөхцөл байдалтай холбоотой. Энэ өнгөрсөн оны 10 сард энэ хуулийг улсын хурл хэлэлцэж баталж байгаа үед бол эдийн засаг, нийгмийн нөхцөл, дэлхийн геополитик, улс төрийн нөхцөл байдал бүгд бол өөр байсан. Он гарснаас хойш 2 сараас хойш мэдсэндээ ойрхот орнд үүссэн одоо геополитикийн нөхцөл байдлын ормозын хоолойтой холбоотой шалтгаалan одоо бараа бүтээгдэхүүний үн, бензин шатхууны үн одоо маш огцом нэмэгдсэн. Энэ үнийн өсөлт одоо иргэдийн халаасыг хоосолж бизнес эрхлэгч сөргөөр нөлөөлж эхэлсэн. Тийм учраас одоо 2026 он үндсэндээ бол 4-р сарын инфляц 5 сарын 26 өдрийн байдлаар одоо 11.1% хүрээд байна. Энэ дотроо хүнсний бүтээгдэхүүний инфляц үүнийх нь 70% эзэлж байгаа. Тийм болохоор одоо бид хүмүүс бас үнэхээр энэ инфляцтаас онцгой анхаарах хэрэгтэй. Инфляцт хамгийн их өртөж байгаа иргэд бол бага орлоготой иргэд маань байгаад байгаа. Бага орлоготой иргэд. Эдгээр хамгаалсан бодлого бидэнд хэрэгтэй байгаа. Өчигдөр бас үндэсний худалдаа аж ахуйн танхим дээр очиод бизнес эрхлэгчтэй, татвар төлөгч нартай, баялаг бүтээгч нартай ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудаа уулзж яхад бол нөхцөл байдлыг үнэхээр хүнд байна гэдэг ярьж ил нүдэрээ би ясаарлаа ч ихээрээ сонслоо. Бизнесний орчны судалгаа бол тийм сайн биш. Бизнес эрхлэх итгэл үнэмшил буурсан, ашигт ажиллагаас саарсан ийм үзүүлэлттэй байгаад байна. Тийм болохоор тодорхой бодлогын арга хэмжээг авах бидний шаардлагатай байна.